Сайн нэг хуучин дэвтрээ боллоо. Скиз идэг байсан юм шиг байна. Янз янзын юм зурх гэж оролддог. Storyboard энэ слогоны нэг хамгийн гоё нэг ах шиг байна. Эрлэг номоо хааны гаргаж ирсэн скиз байна. Ингээд алтартай ютубер болно доо гэж боддог байсны маань 10 жил удлаа бүр бараг 12 онд ютубер болно доо мөрөддөгс 14 жил инхүү тохиож байна. Та бүхэндээ баяр хүргэе. Үндий гэж хамаагийн хойш тавьдаг байсан 14 жил. Окей. За тэгээд би эхлээд өөрөө галт танилцуулахад ямар хүн бэ гэхлээр Ямертн гэдэг дизайнер мэрэгчлээ. 2016 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн компьютер график дизайнерын мэрэгчлэр төгссөн байгаа. Тэгээд 2014 оноос хойш гэдэг 2 дугаар курсээс эхлээд энэхүү мэрэгчлэрээ чадсан ядан ажиллаж ажил хөдөлмөрөө залхуулж байна. За тэгээд 2014 оноос хойш хамгийн анхны халтуурнуудынхаа ажлыг эхэлж илаа. За тэр үе дизайн гэдэг отоогоос нэлээ өөр байсан. Ойлголт нь өөр байсан гэх юм уу? Тэр үе дизайнеруудыг ер нь бол нэг зураг авдаг, засдаг, хэвлэл хийдэг хүмүүс гэж төсөөлдөг байсан хүмүүс. Тэгээд харьцангуй одоо сошиалын хэрэглээ гарч ирснээр дизайнерууд эрэлт хэрэгцээ нөөрөлөөд за тэгээд яг одоо яг л дизайнерууд тэр үед л арай нэг харагдж байгаа шоукейс нь өөрүүлж эхэлсэн. За тэгээд тухайн үед одоо хүмүүс яг хүссэн загвараа хийхэд бол үнэхээр дизайнерууд дээр ирдэг байсан. Учир нь тэр үеийн одоо интернет төвлүүд AI гэх бүх зүйл ерөөсөө одоогийнх шиг байгаагүй. Photoshop, Illustrator, Corel Draw, InDesign гэдэг програмнуудыг одоо ашиглаж чадна гэвэл өөрөөс нэг томоохон чадвар, үнцэнтэй чадвар байдаг гэжээ. За тэр үед ямарваа нэгэн постэр, лого, social post, элдв сурчлагын зураг авалтууд хийхин тулд судалгаа эскиз одоо альтрууных шиг ингээд зурцсан байсан одоо storytelling гэдэг ч юм уу, storyboard гэдэг ч юм уу. Эдгээр зүйлсийг одоо эскизийн туториал үзэн хэрхэн хийх үү гэдэг дээр нас их ажиллагаа ихтэй суралцах зүйл ихтэй байсан байна. Одоо бол яг дурын AI-аас асуухад хэрхэн их тухай онлын үед хийгээд хэлээд өгч гэсэн практик дээр бол бас шууд 5 минутын дотор генерейт хийгээд өгдөг цаг үе ирчихжээ. Тэгээд тэр үед одоо дизайнерууд үнц нь их өөр байсан байна. Яг өглөө хүссэн зүйлийг одоо толгоноос зураг болгож чаддаг, гаргадаг хүмүүс зөөн байсан. Тийм болохоор дизайнер гэдэг мэрэгжил зүгээр зураг янзалдаг хүн биш. Компьютертэй санаг бодит болгодог чаддаг байсан. Тийм вижуалистууд байсан юм уу гэж бодоод байгаа. Тэр үед болохоор хүмүүс бол бихаан зүзээ гайхдаг байсан. Маань портфолиог оруулдаг, Pinterest-ээс референс айдаг байсан те. Одоо өөр хэмжигнээс фонтыг цуглуулгатай өнгөний зохицолтоор жишээ нь одоо Smoke RGB 2 ялгаатай айгуугай палет тэртээ бүгд нэг бэлдсэн байдаг. Тэ өмнө хэлэхэд бол заримдаа дизайн хийхээс илүү яаж юм хийдэг вэ наа гэж гайхшдаг үе нөх байсан байна. Тэгээ 2021 оноос эхлээд дизайнерын ертөнцид шин сонин өөрчлөлт орж ирлээ. Эхэндээ хүмүүс төдийлөн тоогоогүй. Одоо миний мэдх Midjourney гээл дөнгөж гарч ирж байхад те одоо жижиг түүлүүд зураг гаргадаг түүлүүд гарч ирсэн. Гэхдээ бүгдээрнгийнх нь нэг аргачлал хийцэн их төстэй байсан гэх юм абстракт сюрреалист гэдэг бас их тийм нэг сонио. Гэтэл хэдхэн жилийн дотор одоо өмнө хэдэн өдөр суудаг ус ажлуудыг хинч хэдхэн секундэд одоо generate хийдэг болсон юм. Бүр дизайнер биш хийж байсан. Таны юм чи ийм болж байвал ямар байна гэж санаа гарах хэмжээнд те. Тэр үеэс хойш одоо дизайнерууд ажил аргач өөрчлөгч за бидэнтэй одоо харилцаж байгаа захиалагчид ч өөрөлдсөн байна. Хамгийн том өөрчлөлт нь дизайнер гэж хин юм бэ гэдэг асуулт хамгийн томоор яригдж эхэлжээ. За тэгээ 21 оноос хойш одоо дизайнеруудын дизайны ертөнц аажмаар өөрчлөгдөж эхлэх. Эхэндээ хүмүүс нэх тоогоогүй л дээр зураг гаргаж заах текст чих юм байна те. Бас юм асуухад тэр дор нь хариулаа. Одоо яг Iron Man-ы Jarvis шиг те шууд пат гэл нэг аюун шиг харагддаг байлаа. Зарим дизайнерууд бол одоо энэ бол жинхэнэ дизайн биш ээ. Зүгээр хин нэгний хийсэн одоо арга ажиллагаатай зүйлсийг л ингээд холиод гаргаж ирж байгаа гэх бусдаар л хизээж хүнийг орлохгүй гэж яригддаг байлаа. Үнийг л тэр үед ч би бас тэгж боддог байлаа. Яг л жижиг төлтэй одоо шиг ийм амар лаг болчихсон ч гэж бодсонгүй. Гэхдээ одоо
өмнө жилтэй харьцуулахад тэрний өмнө жилтэй харьцуулахад одоогийн AI-уд бол бүр л амар болцсон байна тий. Яг л одоо дизайн гэдэг зөвхөн зураг гаргахтай биш байгаа тий. Хүний мэдрэмж, туршлага, ажиглалтай амьдралын яг тэр туршлагууд алдаан оноон дээр л оршдог зүйлтэй. Тэгээд яг тухайн оны одоо хэрэг хөрөмтлүүлсэн хичнээх аргачлал техникээр хийж гин үнэхээр одоо хийж байгаа юм мэдэж гин үгүй гэдэг дээр ач холбогдол өгдөг юм гэж бодоод байгаа. Тэгээд AI маш хурдтай өгчлөө. Хэдхэн сарын дотор хүмүүс хэдэн өдөр суудаг сайжлуудыг утаснаас эдгээр секундын дотор л generate хийгээл гаргачих чинь. Тэр үеэс хойш нэг зүйл анзаарагдаж эхэлсэн. Дизайнерууд бол одоо юм гүйцэтгэх ажилтай. Одоо дангас дизайн руу чөлтгөө одоо программистууд хөгжүүлэгч байт юм уу те. Одоо яг одоо бүтээлч ажил хийдэг хүн болгоны ажлыг хөнгөрчлсөн юм шиг хэрнээ. Тэрийг хийлгэж байгаа юм уу захиалж байгаа хүмүүс болохоор өгж байгаа мэдрэмж юм уу бодол нь шал өрөлцөө. Өмнө нь ямар дизайн хийхээ дизайнерт хамт боддог байсан те. Захиалагч одоо санаачлалгаа өгдөг гэсэн бол одоо AI-аар өөрсдөө референстэй санал опшнууд гаргаад ирдэг болсон цаг үе байна. Иймэрхүү стайлтай юм хийчих болох уу гэдгээр ихсэн. Эсвэл дураараа ингээд яг ийм л баймаар ингээд нөгөөтг нь аргалаарыг тагл байгаа байхгүй. Яг нөгөө туршлагаас үндэслсэн биш те. Бараг зураг гаргаад ирснээ нэг л оо гэдэг ч юм уу те. За мөн хамгийн том өөрчлөлт нь хүмүүс дизайн хийж чаддаг. Хүндш хамгийн хурдан output те generate хийж гаргаж байгаа хүмүүс рүү илүү анхаарч эхэлсэн гэх юм уу. Тэр үеэс дизайнеруудын дунд үл эзэгдэх нэг айдас гарч ирсэн. Тэр нь одоо бидний сурсан зүйлс үн цэнэгүй болох юм биш вэ гэдэг айдас. Тэр үеэс хойш дизайн салбар бол талбар дотор маш том маргаан гарч ирсэн гэж байгаа. За тэгээ тэр үеэс эхлээд ерөнхийдөө зарим хүмүүс ч ер нь за нэг нийтээрээ бүтээлч ажил хийдэг хүмүүс одоо AI-г ерөнхий нэг эсрүүцэх хандлагатай байсан л да. Учир нь гэвэл энэ бол одоо жинхэнэ уран бүтээл шээ тий. Бусдын ажлыг одоо хулгайлсан машин байдаг ч юм уу. Хүнээс мэдрэмжийг авч чадахгүй гэдэг яриа гарсан. Одоо ингээд бодоод баг ер нь мэдрэмж зарж амьдэрдэг юм шиг тий. За нөгөө хэсэг нь харин эсрэгээр маш хурдан ажиллаж гисэн. Яг гэвэл хүмүүс нэг зүйлийг одоо ойлгож гисэн. AI бол төгс биш байсан. Гэхдээ маш хурдтай байсан. Тэгэхээр одоо тэр нь бүх зүйлийг өөрчлөлт өмнө одоо нэг сошиал пост одоо зүгээр нэг постэр хийхэд те одоо зохиогч ирэхгүй сток зураг бэлтэн хайн те ретовчж өнгөцсөн тааруулна. За тэрийгээ тэгээд бас нэг бодно эффектүүд дуршин те типографи те тухайн үг болгон дээр ажиллана. Тэгчээс нэлээд ажиллагаатай байдаг гэсэн. Одоо бол баг тэгээд нэг хідэн текст бүтээгдэхүүнийхээ зургийг оруулаад ерөөсөө 5 хэлбэрний дотор маа гаргах тэгэл минутын дотор гаргаад өгдөг те. Тэгээд тэр хэрэглээ нь байгаа тань. Хэрэгцээ нь байгаа тань. Яг гэвэл бас ингэ бодглохлоор төдийлөө одоо хүн болгон яг нэг дизайнер чинь 100 багтаа нэг 100 мянган төгрөгөөс нь 200 300 мянган төгрөгөнд тохируулж одоо төлбөр мөнгө өгөх чадамж нь юу вэ? Тэрний оронд бараг одоо AI-уудыг хямдхан ашиглаад өөрийнх нь бизнес тохируулаад хийчих гэдэг бодол нь илүү амарх юм. Гэхдээ тэр нь харьцангуй одоо урт хугацаанд одоо юу амбахтай гэдэг ч юм уу те. Урт хугацаанд одоо мя байдаг ч юм уу. Харахаар нэг ажиллагаатай харагдаад байдаг. Тэр нь зүйлдээ бараг одоо скам ч юм шиг харагдаад байдаг. Тийм өдрч надад төрүүлээд байгаа шүү. Миний л бодол. За тэгээд тэр үед бас нэг ойлгосон зүйл нь одоо AI гарч ирснээр энэ дизайн үе загварчлал гэдэг зүйл өөрөө ингээ бүтээлч өсөж байгаа юм биш үстэй. Харин хүмүүсийн үнцэнтэй гэж хардаг зүйл өөрчлөгдөж эхэлж байгааг би анзаарч эхэлсэн. Өмнө хийж чаддаг хүнүүд өвчтэй байсан бол те. Үнэхээр чадж байгаа хүн л үнэхээр чадчихлээс л одоо бол юу ихэ зөв шийдэх хүн л өвчтэй болж эхэлсэн юм уу гэж санагдаад байгаа шүү. Учир нь болохоор түүл хүн бүртээ орцсон те. AI чинь ерөөсө хэрэглүүр түүл байгаад байгаа байхгүй юм. Одоо Photoshop ч юм уу Corel Draw Illustrator мэддэг хүн цөөхөн байсан бол одоо уцтай хүн болгоно л ер нь тэрний шаардлагагүйгээр хийдэг өссөн. Гэхдээ AI одоо жишээ нь яг vector ч юм уу SVG ч юм уу illustration ч юм уу айгуу тийм гоё таг ингээл татах хэмжээнд эргүүлээ экспортын хэмжээнд output хийж гаргаж чадахгүй л байна. Гэхдээ баг нэг ойрын 3 4 жилдээ чадчих юм болов уу гэж бодоод байгаа. Тэгээ хүмүүсийн нүдэнд маш гоё зураг гэж харагддаг өссөн ч үнэхээр утгаснаа зөв үү те зөв хийсэн үү сэтгэл үлдэхгүй энэ загварчлал нь гэдэг тал дээр бол илүү муудсан юм шиг санагдаад байгаа. Яг л AI зураг гаргаж чадна. Гэхдээ ямар нэг мэдрэмж өгөх ёстой өрөөсөө хэрэгжилж байгаа хүмүүс ойлгохгүй байх шиг байгаа юм тийм.
тэр үе дизайны тухай одоо өөрөөр бодж эхэлсэн. Магадгүй дизайн гэдэг нь зураг хийх чадвар те бүтээх загварчлах чадвар биш. Харин хүний толгойд байгаа мэдрэмжийг зөв хэлбэрт оруулах чадвар юм болов уу гэж бодогдсон юм байгаамаа. За тэгээ одоо хамгийн их асуулт нь миний бодлоо энэ байна. Тэгэхээр дизайнерууд ер нь хэрэггүй болох үгүй юу те. За үнийг хэлэхэд бол миний бодлоор бол тэгж болохгүй байна. Яагаад гэвэл харин ч эсрэгээрээ одоос эхлээд жинхэнэ дизайнерууд илүү ялгарч эхэлж гин гэж бодод байна. Яагаад гэвэл одоо сүүлийн үед одоо лого дизайн ч юм уу одоо нэ сошиал постерны дизайнеруудыг хэрэгцээ гарсан Facebook группүүд байдаг ч юм уу те. Тэн дээр нэг ингээд үе хүмүүсийн ажлуудыг хараад байж болохоор лого хутгын шуурхай хийн. AI ашигладаггүй. Гараараа зурна, Corel дээр зурна гэдгийг тодтогч байна. Уг нь анхнаасаа л тийм л байх ёстой байсан зүйл байсаарч ирсэн. Гэхдээ одоо тэр нь илүү одоо чадвар зүгээр нэг AI дээр prompt generate хийж байгаа тэр одоо ажлуудаас арай нэг ялгарч өгч байгаа юм уу те. Одоо жишээ нь AI-г ингийн ашиглаж байгаа видео хийж байгаа хүмүүс нэг өөр бахад яг ингээд storyboard ингээд гаргаад яг одоо тухайн характер тэр царай бүх зүйлийг өөрчлөхгүйгээр айгүй зөв хийж чадж байгаа хүмүүс байгаа. Тэднээс харахаар бүр их мэрэгжлийн дизайнерууд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо түүл мэддэг хангалттай байсан үе аажмаар дуусч байгаа л гэж харж байна. Хинч AI-аар зураг generate хийж чадж байна те. Бүтээгдэхүүний зураг мөрөг бол одоо авах шаардлагагүй болчиход байна шүү дээ. Өөрхий зурагчд маань. За хүн бүр одоо эффект хийж чадна. Тэ хүн бүр хэдхэн секундэд гоё зурагтай юм уу? Гоё illustration логотой юм уу? AI-аар нэг юм хийчихэд ш дизайнерын хэрэгцээг хангачаад ш. Гэхдээ ягаад ийм дизайн хийх хэвтэй? Ягаад ийм мэдрэмж өгөх хэвтэй? Тэ ямар хүмүүс зориулээд байгаа? Юу үлдээх гэж байгаа юм те? Жишээ нь одоо банк юм уу финтек төрлийн аппууд дээр тоо утгууд айгүй том байдаг ш. Ягаад гэвэл тэр ашиглаж байгаа хүмүүс жишээ нь одоо дундаж насны 40-с дээшээ гэж хараад муудсан хүмүүс тоон утгууд мөнгө төрхтэй юмнууд дээр тод харагддаг байх шаардлагатай гэдэг ч юм. Тэр нь л одоо нөгөө хэн зөрүүлж хийгээд байгаа вэ гэдгийг хэлэх гээд байгаа санаа шүү. Тэгснээр одоо миний ойлгоод байгаа юм мэтрээд байгаа юм юу вэ гэхээр энийг шийдэх улам одоо эдгээр зүйлсийг шийдэж байгаа нь илүү улам үнцэнтэй дизайнер болоод байна гэж хараад байна. Ирээдүйд сайн дизайнер гэдэг нь одоо сайн зурдагч хамгийн л одоо зөв чиглэл өгдөг асуудал одоо тэр загварчлал гэдэг зүйлээр асуудлыг шийдэж чадж байгаа байх юм болов уу гэж одоогийн байдлаар хараад байна. Тэгээ бидний мэрэгжил одоо ч байсаар байсан, өмнөж байсаар байна, одоо ч байсаар, ирээдүйд байсаар байх болно гэж бодож байна. Тэгээ бидний ажлыг бол хурдан болгож магадгүй. Гэхдээ хүний оронд яг тэр 70 оноо туршлагыг мэдэхгүй болохоор одоо тэгж хурдтай хийж байгаа зүйлсээс илүү үнцэнтэй зүйлс дээр нь илүү анхаараарэ захиалагчтай. Эсвэл одоо шинээр гарч ирж байгаа дизайнерууд маань те түүл хэлбэрээр нь ашиглаарай гэж бодож байна. Тэгэхээр одоо илүү их сайн өгчих байх. Тэгэхээр энэ түүлтэй бүгдээрээ сайхан нийцээд ашиглаад явъя. Тэгээ дизайнер гэж одоо ямар хүнийг хилээд байна вэ гэсэн шинэ асуулт өмнөхөөс илүү өөр хэлбэрээр гарч ирж байна. Тэгээ энэ дээр илүү өөр хэлбэрээр хариулт өгөх шинэ үе маань эхэлж байна гэж ойлгож байна. Баярлалаа.